Бурхан бидэнд үргэлж өгдөг үг. Бурханы хайрыг та нар үнэхээр хүлээж авсан бол ямар ч дутагдах зүйл үгүй биш гэж юу? Бурханы хайр гэж юу юм бэ? Тэг бид итгэлээ өчөж чадах уйцаар тэр одоо Евелийг өгсөн гэсэн үг юм. Эзэн бол Христ, амьд оршигч Бурханы хүү мөн. Бид үүнийг үргэлжлүүлэн өчөн хэлэнгээ Үлс 1:8 дахь дэноног амьдралын чиг хандлагын хэл яриаг хэрэглэхтэн Үлс 1:8 зөвхөн ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж Иерусалим болон бүх Юда, Самар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрчлэгч болно гэж айлдав. Голготын толгойд орох загалмайн тэр хайрын улмаас үхлээс амьлаад цор ганц тэгээ үхлээс амилж надад өгсөн өнөөдрийн нүг миний амьдралын бүх хэсэгт урсан зэрлэг минь болох болтгой гэж өдөр бүрэлх та бүхэн энэхүү үгийн дотор байх юм бол гарцаагүй биелээ олох болно. Өдөрт та бүхэн ганц удаач болов Матай 16:16 Үлс 1:8-ыг дахин нэг удаа өөрийнхөө дотор шалгаж ярих үед гарцаагүй таны амьдрал гайхамшиг бий болох болно. Та Христийн дотор суйрлагдаж, Есүс бол Христ гэдэж тэр дотор суйрлагдаж байж таны уруул биш зүрхээрээ, уруул биш зүрхээрээ, зуршил биш итгэлээр энэ өдөрч би эзэн бол Христ, амьд оршигч Бурханы хүү мөн гэж өчин хэлэх үцээр эзэн надад нэгүсэлийг өгсөн тул тэр Евелийг өгсөн тул надад дутагдах зүйл үгүй. Бид Иесус Христийг аврагч хэмээн хүлээн зөвшөөрж тунхаглаж эхлэх юм бол Бурханы ариун сүнс бидний дотор оршиж бидэнтэй хамт ажиллаж биднийг удирдах бидний дотор бидний биеийг өөрийн сүмээ болгож ариун сүнсээрээ хамт ажилладаг. Тиймээс миний амьдралын аврагч Есүс Христ эмэгтэй уруудан болох Месиа Христийн замыг даган явж байгаа гэрчлэгч болгож өгөөч. Өнөөдөр та бүхэн Христийн гэрчлэлээр Теофило Какар гэдэг хүний амьдралд олон гайхамшиг зүйл болоо зогсохгүй. Энэхүү Теофил итгэлээр дамжуулан харин хүндэстэнд сайн мэдээг дамжуулах тэрхүү түүх эхэлсэн нь өнөөдрийн бидний уншсан байгаа Библийн хичээллээс эхлэлтэй юм. Теофил гэж Үлс намын 1-р бүлэг дээр гарч байгаа хүний нэр. Тэр Теофил Лук гэдэг тэр мэргэшил чадвартай хүнтэй уулзаагүй байсан бол Теофилийн хувь тавилан хэрхэн өөрөөр эргэх байсан бол тэр үе олон шашны системийн дотор Теофило Кака гэдэг хүн Лук эмч мэргэжилтэй бас сайн мэдээний мэргэжилтэн тэр Луктай уулзсан юм. Тэгээд энэ Лукаар дамжуулан Теофилийн амьдралд асар том өөрчлөлтүүд гарсан. Тэр түүх нь Ромын хаанчлалын сайн мэдээтэй холбогддог. Та бүхний мэдэж байгаачлан өнөөдөр бид Эхлэл 3:15 Лукад байсан энэхүү сайн мэдээг
Лукийн тэр цагтлаар дамжуулан Теопл гэдэг хүн дамжуулагцсан хийгээд тэр Теоплоор дамжуулан Ром улс тэг 300-аад оны үед Христ итгэлийг улсынхаа итгэл үнэмшил болгон хүлээн зөвшөөрөх хэмжээний тэр өөрчлөлтүүдийг бий болгосон юм. Энэхүү сайн мэдээг бид хүлээж авах юм бол гэрлийн доор бид алхдаг болдог. Тэгээ Эхлэл 3:15 дахь тэр сайн мэдээний үндсвэр сайн мэдээний ойлголт хасагдсан сайн мэдээг Христ итгэл гэж хэлэхгүй, төрийг шашин гэж хэлэх нь. Эхлэл 3:15-ын сүр сайн мэдээ байхгүй тэр Есүсийг дуудах юм бол тэрэн зүгээр дог тоглоомоос өөрчлөхгүй байгээд Эхлэл 3:15-д амлагдсан байгаа тэр Есүс Христ бол бидний биеийн доторх хүндрэлтний биеийн доторх байх төрөлхийн гэм нүглийг суглан гаргах чадвартай сайн мэдээ юм. Тиймээс энэхүү сайн мэдээгээр эхэлж үйж бидний биед өөрчлөлдөж, дахин төрөлдөж Бурхны нэгүслийн доор бид гэрлийн замыг дагаад алхах боломжтой болно. Энэ дэлхий дээр амжилтанд хүрсэн үе олон хүмүүс өөрсдийгөө ухаалаг мэрэгэн гэж боддог хүмүүсийн дунд Лук шиг нийгмийн байр суурь чадвартай сайн мэдээтэй тийм хүн байхгүй учраас өнөөдөр дэлхийн амжилтанд хүрж байгаа юм шиг харагдавч хүн төрлөختөнд тэр чигээрээ сэтгцийн өвчлөлийн байдалтай байна. Лукад байсан байгаа Эхлэл 3:15-д амлагдсан тэрхүү сайн мэдээг хүлээж авсан хүмүүстэй уулзаж чадахгүй юм бол бүх дэлхий тэр чигээрээ сүрлийн системийн дотор хоригдох болно. Бид энэ цаг үеийн бидний амьдралд энэ цаг үед сайн мэдээтэй уулзалтууд бий болох болтугай. Сайн мэдээ байхгүй шашны удирдагчтай уулзах юм бол бид үнэхээр амьдралынхаа үе олон зовлон дарамтуудын дунд хүлэгдээд яагаад энэ зовлон хаанаас надад ирдэг вэ гэдгийг хайж олох боломжгүй болох юм. Лук мэд тэр хүмүүстэй уулзаагүй хүн тэг амиа хорлдог сүнжүү, сэтгцийн өвчнөд болдог сүнжүү, ямар нэгэн донтолтын хэлбэрт баригдах сүнжүү. Тэгээ миний бие тэсхийн аргагүй тэдгээр янз өвчлөлүүдэд баригдах болдог. Би Америкт анх очоод хамгийн түрүүнд миний очисон газар бол хэмээн гэнэ нэг газрыг хайж очисон байгаа. Ном. Тэгээ нэг ном юм байна л да. Тэр хэмээн гэдэг тэр зохиолч ном. Тэр номнуудыг өмнө нь нөгөө нэг тэр номыг зохиолч хүн байсан юм байна. Тэр нөгөө нэг зохиолчийн номыг өмнө нь уншиж байгаад унших үедээ би өмнө нь маш их тийм амиа хорлох хүсэл сонирхол давтдаг байсан байгаа. Учир нь тэр алдартай зохиолч хүн үе олон тийм алдартай зохиолуудыг бичсэн хэрнээ төгсгөлд нь амиа хорлсон учраас би мундаг хүмүүс хамгийн төгсгөл нь энэ дэлхийн зовлонгоос салахын тулд амиа хорлох юм байна гэдэг тэр мэдрэмжийг авч байсан байгаа. Тэгээ тэр зохиолчийн алдартай зохиолчийн хувьд болохоор үе олон хүмүүстэй тайтгарал, урам зориг, тийм янз бүрийн тийм сэтлийг өгсөн олон алдартай зохиолуудыг бичсэн хэрнээ өөрөө хүмүүсээс болж зов зүдрээс сэтгэл амрах орон зайгүй улмаасаа гэртээ 70-80 муурт хийжиж амьдардаг байсан байгаа. За тэгээд тэр 70-80 муурнаас бүрэн сэтгэлийг авч чадахгүй учраас 3 эмэгтэйтэй хамт амьдардаг байсан байгаа. Тэгээд би тэр зохиолч Америкт хамгийн очиод багадаа уншиж байсан тэр зохиолчийн гэрт очиод тэр гэр дотор нь
Энэ тэндгүү муурны хоолны савнаас өөр юм үнэндээ байгаагүй хийгээд нөгөө нэг юм ан хийх дуртай нөгөө нэг юм тэгж өөрөө тайлгардаг байсан тэр ангийнхаа буугаар өөрийгөө буудаж амиа хорлсон байгаа. Хэрвээ тэр хүн сайн мэдээг авттай хүнтэй уулзсан байсан бол өөр байх байсан. Өнөөдөр энэ дэлхий дээр мэдлэгтэй мэрэгүү ухаантай гэдэг хүмүүс өөрсдийгөө би лаг байна, мундаг байна гэдэг төрөгдөл дотор байдаг учраас тэдэнд үнэхээр асар том гүн гүнзгий сүнслэг асуудал бий. Жишээ нь Толстой байгаа алдартай зохиолч, яруу найрагч. Тэгээ ви олон хүн тэр Толстойг юу гэж одоо илэрхийлсэн бэ гэвэл орон гэргүй нэгэн. Тэгээ замаа алдсан нэгэн. Дэлхийн хэмжээний одоо тухайн үед дэлхийн хэмжээний тэр зохиолч яг орон гэргүй юм шиг гудамжаар тэнж төрж амьдардаг байсан явж исэн үед би хүн өөрөө ямар нэгэн байдлаар би мундаг байна, би нэг ийм л мундаг юм хийгээд тавьчлаа, би ер нь л энийг хийчлээ шүү гэж өөрийгөө одоо боддог хүмүүс үнэхээр сүнслэг байдал дотор гүн төрөгдөлд орсон байдаг. За өөр санинсэ гэнэ нэг хүн байгаа. Тэр бас Ниче тэр пастор хүний хүүхэд байсан байгаа. Тэгээд тэр Ниче үе олон нөгөө нэг юу гүн ухааны үгнүүдийг бий болгож үлдээсэн. Үе олон тэмш одоо теологийн одоо сургаалуудыг үлдээсэн. Хэрнээ тэр хүн шүн болгон нойр унтаж чадахгүй тарчлаад ханаа хумсаараа ингэж маачдаг байсан байгаа. Тэгээд эцэст нь тэр нь багаар дамжирсаар агаад сэтгцийн өвчнөд орсон, эцэгчийн эмнэлэгт орсон. Сэтгэлийн эмнэлэгт байхдаа ч өөрийнхөө биеийг бүр ингэж хүчрхийлээд гэх юм уу өөрийгөө ингэж зовоон тарчлаагаад оюун санааныхаа бүрэн биш байдал дотор хумснуудаа хүртэл сугалах хэмжээнд ингэж хамаараа мэрж шуугалаад нүдээ өөрөө хатгаж тэгээ тийм байдалтайгаар тэр хүн тэгээ үе олон тэр гүн ухааны өгнүүд үлдээсч үе олон теологийн бүтээл үлдээсэн хүн тэгж амиа оруулсан тэгж амьдралаа дуусгасан шүү дээ. Энэ дэлхий дээр Майкл Джексоныг мэддэггүй хүн байхгүй байгаа. Хичнээн одоо дэлхийн хэмжээнд үнэхээр поп дуучин. Тэгээ бүх дэлхий Майкл Джексоны дууны ритмд хамт бүжиглдэг хэмжээний шүү дээ. Гэхдээ тэр нь та нар мэдэж байгаачлан тэр гоо сайхны хагалгаанд арьсаа болоод хэмжсэл хичнээн олон удаа орсон гэж. Тэгээд тэр арьсаа хуулуулах мэс заслын олон удаа орж олон удаа мэдээ алдуулагч, нойрсуулагч хэрэглэснээр тэгээд өөрийнхөө биеийг эцэст нь төвөөрө хорлож байгаа. Ийм хүн ийм олон одоо ийм алдартай гэх мундаг гэхийн дэлхийн хүмүүс тийм төгсгөлийг үзэж байгаа шалтгаан нь өнөөдрийн библиэд гард байгаачлан Теопл шиг одоо Лук шиг тийм сайн мэдээтэй хүнтэй уулзаагүй учраас юм. Мерлин Монро байна те бүх дэлхийн залуучуудын харцыг өөр дээрөө тусгаж байсан тэр эмэгтэй. Тэ энэ дэлхийн тэр Юпхо салхин дэрвүүлэх үед энэ дэлхийн одоо бүх дэлхийн залуучууд тэг гүн сүрс алдах хэмжээнд тэгж амьдарсан тэр Мерлин Монро ганцрах өвчин, сэтгцийн өвчин тусаад гонихрох өвчөнд тусаад тэгээд унтаж чадхаа болоод нойрсуулагчийг маш хэмжигчийг хэрэглээд тэгээд амьдралаа нас эцэлсэн биш гэж юу. Тэш Америкийн том компаниуд хичнээн их мөнгөтэй байлээ. За бас нэг хүний тухай ярьж байна. Үнэхээр их мөнгөтэй. Тэгээ тэр хүн ч гэсэндээ үнэхээр гүн тийм хэлээ гонхрох хүчинд тусаад амиа алдсан биш гэж юу.
өнөөдөр энэ дэлхий дээр алдартай гэж одоо хүмүүсийн хүндэтгдэг лаг мундаг гэж байгаа хүмүүс энэ төгсгөл юм байна. Та үнэхээр ухаарч сэхэрэгтэн Бурхан бидний төлөө загалмайг үүрхээс аргагүй байсан тэр хараал бидний биеийн дотор байгаа. Тиймээс Эхлэл 3:15 дахь сайн мэдээг та өөрийнхөө бид хүлээж авахгүй юм бол тэрхүү төрөлхийн гимнүүр хизээ шийдвэрлэгдэхгүй. Нэг удаагийн мөрөглөөр дамжуулан Лукийн өөрийн болгосон байгаа энэхүү сайн мэдээ, Теопол дамжуулсан байгаа энэхүү сайн мэдээ таних болох болтугай гэж өрөөж байна. Өнөөдөр Лук Теопол дамжуулсан байгаа энэхүү сайн мэдээ нь Эхлэл 3:15 дээрх одоо Лук ном нь өөрөө Есүс Христийн хүний хүү гэдэг талаас нь харуулсан байдаг байгаа. Есүсийн хүнлэг чанарын талаар ярьж байгаа. За өнөөдөр нэг түрүүн тусгай магтан дуун дээр хоёр дуучин гарч ирээд Амар үедээ буюу Бурхны хайрын талаар дуулсан шүү дээ. Тэр хайр чинь өөр олон зүйлийн тухай яриад байгаа юм биш. Ахын бие болж Бурхны хүүн дэлхийдэр ирсэн тухайх тэр хайр юм. Тиймээс Филиппо номын 2-ын 6-аас 6-7-8 дугаар эшлэл дээр тэр талаар илэрхийлэн хэрэгтэй. Хуучин гэрээний Эхлэл номын 3:15 дээр амлагдсан ирсэн байгаа эмэгтэй уруудан болох Месиа Христос өөрөө Бурхан байсан гэж. Харин тэрээр биднийг аврахын тулд, биднийг амьтаа болгохын тулд, бидний мөнхийн амийг өгөхийн тулд Бурхантай тэгш байх эрхээ хадгалсангүй. Харин өөрийнхөө биеийг боолын дур тойргон энэ дэлхийд хүний биеэр ирсэн гэж Библиэд хэлсэн байна. Энэхүү асар хүчтэй Бурхны сайн мэдээг бидэнд Бурхан өгсөн гэдгийг бид сонсдог хэрнээ үүнийг сонсож хүлээж авч чадахгүй зүрхэндээ хатуурч би өөрөөрөө л амжилттай өөрийнхөө хүчинд л амьдарч байна хэмээн төрөгдөж байгаад нэг л өдөр сүнслэг цохилтонд орж төгсгөл нь ирдэг. Тийм хувь тавилан тулвал яах юм бэ? Есүс бол Христ. Хэрвээ чи тунхаглахгүй юм бол таны дотор байгаа үл итгэлийн тэрхүү уруу таталтууд бидний дотор ажилласаар л байх болно. Тиймээс Бурхны талаар маш тодорхой нарийн нар тэмдэглэж Теопол танд би хүргүүлье гэж Лук хэлсэн байгаа. Лук номыг Лук бичсэн. Тэрээр нэг оюунлаг хүнийхээ хувьд бүх талбар дээр амжилт гаргасан ч Теопол гэдэг нэр нь Бурхнаар амьдрагч нэгэн гэсэн утгатай юм байна. Тийм нэртэй байгаа хэдий ч харин үнэхээр Эхлэл 3:15 амлагдсан байгаа эмэгтэй уруудан бол амлагдан ирсэн Месиа Христ таны бид байхгүй болвол тэр нэрч тэр алдар чадварч юу ч вшээ гэж. Тиймээс би нэг тэр Есүс Христийн талаар хүмүүсийн эвлүүлсэн байгаа хүүрнэл Лук номын 1:1-4 дээр гарсан байгаа шүү дээ. Лук өөрөө Теополд хэлэхдээ бидний дунд биелсэн үйл явдлуудын тухай хүүрнэлийг олон хүн эмэгтгэгийг хичээсэн билээ. Анхнаасаа нүдээр нь гэрчлэгчж хийгээд үгийн үйлчлэгдэд бологсдоос бидэнд уламжсны адил би ч энэ бүгдийг эхнээс нь нягтлан сулсан тул танд дэс дараалан бичиж өгөх нь зүйтэй гэсэн байна. Тэгээ анхнаасаа одоо нүдэр үцэг хүмүүсийн яриагаар Есүс Христ энэ дэлхий дээр ирээд ийм зүйлийг үйлдээж ингэж заалмай дээр цовлогдож нас бараад ингэж үхлээс амьлаад ийм гайхамшгуудыг үйлдээд тэнгэр төргөгцсөн энэ гих яриаг би танд тэгсэн хүргэж байгаа тэр эзэн одоо ч амьд оршин байна.
Тэгээд Теополлук одоо түрүүн бидний ярьсан байгаачлан би одоо энэ түүхэн үйл явдлуудыг эхнээс нь эхлэн судлаад дараалтайгаар бичиж өгье гэсэн байгаа. Лук бол одоо мэрэгжилтэй хүн байсан байгаа. Эмч гэдэг мэрэгжилтэй хүн. Тэгээд харин дараалтайгаар мөн тэрээс түүх судлаач болсон хийгээд түүний нөгөө нэг ийм тийм соёлын одоо ойлголт үг хэллэг маш өндөр түвшинд байсан учраас тэрээр одоо еврей хэлэгч одоо их хуваар нь уншиж судалж чадах хэмжээний хүн байсан байгаа. За тэгээд Лук 2 ном бичсний нэг нь энэ Лук ном Теопол гэдэг хүн зориулж бичсэн. Тэгээд тэрхүү үйл явдлыг өргөжлүүлээд тэрхүү сайн мэдээ, тэрхүү чуулганы эхлэл хэрхэн өрнөсөн бэ гэдэг талаар Лук Үйлс номон дээр мөн тэмдэглэн бичсэн байгаа. Сайн мэдээ еврейчүүдээс хүрээллийг даваад харь үндэстнүүдэд хэрхэн хүрж байгаа вэ гэдгийг. Тиймээс Есүс Христ гэдэг энэ хүн үннийг та өөртөө сийлэн тэр нэрийг дуудан тунхаглах үед адилхан түүх энэ өдөрч бий болох болно. Тиймээс Есүс бол Христ гэдэг тэрхүү хуулийн итгэл байсан Паулыг дагангаа үе олон тэр итгэлийн гэрчлэлүүдийг би тэмдэглэн үлдээсэн гэж Лук хэлж байна. Тиймээс Үйлс 17-гийн 3 дээр туйлын байдал, цор ганц байдал. Үйлс 17-гийн 3-ыг Христ зовж дараа нь хөгснөөс амьлах ёстой байсныг тайлбарлан нотлоод миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ. Тэр Есүс бидний амьдралын бүх асуудлын шийдвэрлэгч болсон. Эхлээд номдол ихлэ 10 минут болж байхад одоо нойромглож байна гэвэл одоо яах вүлээ дээ. Есүс бол Христ. Өөрөө өөртөө хэлэх тун. Сүнслэг асуудал та бүхний бидний дотор одоо нуугдсан байгаа гэм нүглийн бүхлүүд Есүс Христ гэдэг нэрээр туслагдах болтугай гэж өрөөж байна. Үйлс намын 11:26. Есүс бол Христ. Бүх асуудал дууссан, сатана зайл, ариун сүнсний дүргэлт үүнийг итгэдэг, тунхагладаг нэгнийг Христийн хүн гэж нэрлэдэг. Үйлс 11:26 уншицгаая. Зүгээр Христ итгэвч биш, харин Есүс бол Христ гэдэг туйлын хамгийн гол цөмөр гэдгийг мэдэхгүй болохгүй. Үйлс 11:26 дээр Барнаб түүнийг олж уулзаад Антиох дагуулan ирэв. Ийхүү бүтэн жилийн турш тэд чуулган цуглаж олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиох данхуудаага Христэд итгэгчид гэж нэрлэх болов. Үйлс 5:42-ыг хамтаа уншицгаая.
Тэгээд өдөр бүр сүм дотор айлаас айлд зааж Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа иш зогсов. Сайн мэдээг авсан байгаа хүмүүс, сайн мэдээг сонссон байгаа хүмүүс, сайн мэдээг дагаж байгаа хүмүүс тэд үнэхээр одоо бүр гүн суурьтайгаар итгэл дотор суйрлагдаасаа гэсэндээ би Библийг инхүү тэмдэглэн үлдээж байна. Есүс бол Христ гэдэг нь ямар нэгэн домог үлгэр биш гэсэн үг юм. Тэр бурхан авралын одоо тийм түүхэн дотор, дэлхийн түүхэн дотор бодит байжсан тэр үйл явдлын эзэн юм. Тиймээс Есүсийг дагаж байсан дагалдагчдын одоо харсан бүхий л үгүүдийг сонсоод тэмдэглээд дахиад Теополд ингээд илгээж байна гэж. Теопол Какай гэж нэрлэдэг байна бүтэн нэрээр нь. Монгол хэл дээр Теопол гэж бичээстэй байгаа үйлс нэг дээр гарч байна. Есүс бол Христ. За хажуудаа хүнтэйгээ мэдлээ. Түүх одоо бурхан ажиллаж байна. Тэр үгийг өөрийнхөө биеийн дотор хэрэгжүүлэх үед амьд хөдөлдөг. Итгэх юм бол амьд хөдөлж, хүлээж авал амьд хөдөлдөг. Ядуурал залхуурал үхлийн хараалууд Есүс Христийн нэрээр таслагдана. Ядуу хүмүүсийг харахаар би яагаад ядуу байгааг нь ер нь ойлгоод байгаа. Тэгээ юунд ч итгэхгүй байхаар бүр шийтгсэн хүн юм биетэй. Байн гомдол ярьдаг. Тэгээ байн хүнтэй хэрүүлүүднэ. Тэгээд ингээ байн гояан илээ уурлал та нар энэ улс төрийн нам одоо танаараа гинүү нэг юм байхгүй бодаа юм байна л доо. Тэд нар нэг ямар ч улс төрийн байр суурийг хадгалахын тулд амар гомдолдохгүй гинэ. Гомдлохгүй хүмүүст ингээ сэтгэл зарцуулж ууралж муурлал ингэж тийхгүй. Тэгээ бид бол Бурхны өгсөн зүйлийг авах хэрэгтэй хүмүүс шүү дээ. Ядуу байх юм бол Бурхны өгсөн зүйлийг авч иж ажил одоо түүх бий болно шүү дээ. Өнөөдөр нэгдүгээр мөргөл дээр маш ядуу, хамгийн ядуу ган гачиг бий болоод идэх зүйлгүй болоод Египт рүү буусан байгаа одоо Израильчууд Египтийн газар нутаг гэдэг Египтийн одоо гол төв болох Гошеныг эзэлсэн шүү дээ. Мөнгө ч оруулахгүй дайнч хийхгүйгээр. Тэгээ Бурхны өгсөн зүйлийг авсан болохоор Эхлэл 3:15 тэгвэл та бүхэн Эхлэл 49:10 тэгэх юм бол өөх тосондоо цадах гэдэг үг гарч ирж байх шиг байна. Юдагийн талаарх ерөөл юм байна. Тэгээ Есүс Бурхан Есүс энэ дэлхий дээр ирэх хүртэлтэй Юдагийн
овог өөгдөгийн овог бүх хүндээс ах дүү нар нь захирагдах болно гэсэн юу даа. Та би ч гэрчлэл би чинь баг гахаа хооронд амьдарч байсан хүн шүү дээ. Та бүхэн крантнаас ус хэрэглэж байсан бол би бараг үхрийн шээсээр угаах хэмжээнд тэгээд тийм амьдралаас би сугран гарч чадсан юугаар вэ гэвэл Есүс Христ гэдэг тэр нэрээр. Та өдрийн 3 хоололж л болж ивэл амьдрал чинь болж байгаа юм шиг байна уу? Та тийм нэг унтах орд өртөө байгаа болохоор Есүс Христийг дуудахгүй байна. Тэгээ одоохондоо оюун сарны гүн өвчнөд ороогүй учраас магадгүй танд Есүс Христ хэрэггүй юм шиг санагдаж байгаа байх. Сүнслэг өвчин биднийг хайж ирсэн тэр үед та өөрийнхөө хүчээр юу ч чадахгүй. Юу ч хийж чадахгүй. Тэг сэтгэл маань бодол маань энд байхад бие маань гараад аль хэдийн асуудал үүсгэжсэн байдаг байгаа. Гим нүглийн эрх мэдэл миний сүнсийг ингэж бариад ингээд хором зүйлийг үйлдүүлдэг байгаа. Тэгээ өөрийн мэдлгүй яваад хүн алж ирчээд гэрээд унтж байгаа хүн байгаа шүү дээ. Үүнийг та яаж хааж хорих юм бэ? За тэгээ амьдралыг нэг туршаад үзмээр байвал та зөвхөн дуудтыг харанхуй над дээр ирээрээ дуудчих болно. Тэг хүмүүс надаас пастора хар тамхи татчвал яадаг юм бол гэдэг. Татаад үзэхгүй юу? Тэгээ яг үнэндээ Есүс бол Христ гэдэг тэр нэрийг дууддаг хүн. Тэг үнгүй өгсөн ч хүн уухгүй. Тэгээ бидэнд бүх асуудлын минь шийдвэрлэдэг итгэлийн юм байхад шүү дээ. Итгэл гэдэг юм байхад хар тамхи хэрэглэх үед ингээд түр зур оюун санаа чинь ингээд нэх гоё гэрэлтэй жаргалтай болдог байж болох юм. Гэхдээ бидэнд өгсөн байгаа үнэхээр тэр сүнслэг үнэн бол бидэнд тийм талархлыг, сэтгэл хангалуун байдлыг өгдөг. Удаан үргэлжлэх сэтгэлийн жаргал. Тэгээ бид сатан диаволын өгж байгаа тэр хорон эмийг уух юм бол ингээ архилаг арслан мэд гитэн байдаг сатан залгиулж байна гэсэн үг. Тэгээ хүний бодол санаа нь байнгын ийм бүрхэг ийм төөрөгсөн байдалтай. Хүмүүс бүгдээрээ ийм бүрхэг бүдгэр яг өөрийнхөө талаарх зөв тодорхойлолттой хүн бараг байхгүй. Хаанаас эхлэлтэй би ямар хүн бэ гэдэг тодорхойлолттой ч мэддэггүй. Зөвхөн нэг ийм нүдний баяр багтал, нүдний баясал, амьдралын баяр багталтай ийм сэтгэлийн жаргалыг л хөөсөн хүмүүс. Тэгээд өөр ямар ч амьдралын юу аахгүй. Үн цэнтэй тийм оршин байх зориг гэж аахгүй. Амттай юм мэдээд гоё газараар явж байвал тэгээд болоо. Тэр нь ингээ амьдралынхын дээд жаргал шиг. 연대기를 정리해서 역사와 그 속에 연결해가지고 사탄의 실체를 폭도해 놓은 것이 누가복음. 사탄의 정체를 처음으로 폭로시켰잖아요. За сатаны талаар илэрхийлэн хэлсэн байгаа. Сатан Бурхны хүү Месиа Христэд бясалгашуулсан. Матай номын 4-р бүлэг дээр гарч байгаа. Есүс тансан сатаны диаволын сорилтын талаар хэлж байна. Есүс цөл 40 хоног соригчдын дараагаар сатан ирээд Бурхны хүү Есүсийг сорж байгаа шүү дээ. Тэг Бурхны хүү Есүсийг сорж байгаа сатан таны дотор бол тэгвэл өөрийнхөө дураар орж ирээл гараал ороод гараа сайхан тэгээд явж байгаа.
지금 눈 감기네요. 예수는 그리스도. 길이 없어요. Өөр зам үгүй. 이놈이 바로 육신적으로 지금 여러분이 완전 서쳐서 막 뛰어온다면 그놈이 오는 거예요. 한시에 끝내줄 테니까 걱정하지 말라. За одоо хоол бодогод байвал асуудал үүсэж тэр муус хүнс таны дээр байна гэсэн шүү дээ нэг. Зүгээр нэг цаг 한시에 메시지 끝난다. нэг цаг номлол дуусах болохоор битгий санаа зов байна. 그리고 서초서방 가서 많이 여러분들이 들어주셔야 우리 다민족들이 행복하게 더 먹을 수 있어요. 부탁합니다 진짜. 그래 떡으로 찾아오고 그리고 끊임없이 권위를 사용하게 만들고 За нэгдүгээрт нь нөгөө нэг ийм одоо сатан Есүсийг сорихдоо чи өлсөж байгаа юм чинь талах идэж уух юмар хоол хүнсээр гэхэд амьдралын одоо төвшөр хэрэгцээг хоёрдугаарт нь нөгөө нэг эрх мэдлэр амжилтаар сорьсон байгаа. 이제 들어오기 시작하는 거죠. 자살하고 마약하고 우울증 걸리고 총으로 차막에 쏴죽이는 놈들 뭐가 그렇게 좋다고 만드는 거구나. Нэг мундаг хайм хүмүүсийг та нар хайгаа явж гин үү? Тэгээ амьдарч мөх төрөө цуглуул алдар навж явж яснаа сэтгцийн өвчин тусаад өөрийнхөө амийг буудаж олж байгаа хүмүүстэй уулзна гэж та нар юунд тэгтлээд гэж зүтгэн вэ? Хайж гүйж явна вэ? Юуны түрүүнд өөрийгөө өөрчлөгдөн. 어마어마한 것을 주셨잖아요. 십자가 사랑. Бурхан бидэнд үнэхээр асар үнэтэй зүйлийг өгсөн байгаа. Загалмайн хайр. Тэр бурхан өөрөө махан биеийг өмсөд бидний хүн төрлөختнийг аврахын тулд ирсэн шүү дээ. Тэрийг яг байгаагаар нь хүлээж авч чадахгүй байгаа сэтгэл хийгээд бодол санаагаа нураахтун. 여러분들 지금까지 하나님이 지켜주신 은혜가 얼마나 Өнөөдрийн хүртэл бурхан таныг хамгаалсан нэгүсэл хичнээн том билээ дээ. Талархаас өөр зүйл байна гэж юу? Тэгээ баярлаж, тэгээ багтаж, талархаж хүлцэл өчгөөс өөр зүйл байна гэж юу? 지석이니 광명한 천사로 자신을 가져. 창세기 3장 원죄를 Нэг л их мэдлэгтэй чадвартай хүмүүс үгэн л тийм байгаа. Үнэндээ өөрийгөө тэнгэрлийн тэнгэрлэгчд шиг хувиргаж өөрийгөө жинхэнэ байдлыг нууж байгаа байдал. 소리를 들어도 왜 나는 예수가 그리스도라는 이름을 불러야 되는가를 간증만 해도 데오빌로 같은 사람이 지금 무너지게 되는 것입니다. Тэгээ та магадгүй тэ өөрийгөө мэдлэгтэй гэж бодож байгаа хүмүүсээс мэдлэг чадваргүйгээр одоо гоошлуулж домжлуулсан байсан ч гэсэндээ яагаад Есүс бол Христ гэдгийг тайлбарлах үед Теопол мэд хүмүүс таны өмнө танаас суралцахаар ирэх болно. 왜 여자의 son 메시아 하나님이 이 땅에 육신을 입고 오셔야 되는지 Тэгээ яагаад эмэгтэй уруудан болох Месиа Христ энэ газар дэлхий дээр махан биеийг өмсөд ирэх ёстой байсан юм бэ? Тэр тайлбарыг та үнэхээр хийж чадахгүй байна. Та тайлбарыг та хийж чадахгүй байдалтай байна гэвэл авралаас аль хэдийн хол байна гэсэн үг. 그래서 사탄은 천하만국을 보여줘서 끊임없이 예배를 실패하게 만들잖아. Тэр сатан дэлхийн бүхий л одоо хаанчлалуудыг харуулад 사람들이 지금 대적 관광으로 지금 사람들이 이상한 상태로 마시가기 биднийг үргэлж авралаас сэтгэлээс холдуулдаг үстэй. 예배보다도 가장 좋은 게 뭐예요? Та нарт мөргөл өрөхгөөс илүү гоё зүйл юу вэ? Хоолны газар уу? Идэх юм. Тэгээ мөргөлөөс илүү гоё юм хооллох уу? Тэгэл нэг надаас мундаг гэж бодож байгаа хүмүүстэй уулзаад ийш тийшээ явах.
Шаралсан навчис үсгээр юунд явна вэ? Таны сэтгэл угаасаа өөрөө шаралсан навч үстэй. Нэг пастор хүн тэтгэвртэй гараад тэгээд тэтгэврт гарсан юм чинь ингээд эзний өдөр усан парка тоглохоо яваад живэд өгсөн шнэ. Тэгээ төрөлхийн гим нүгэллийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол хүн байж тэгээ насаараа пастор хийгээд тэтгэврт гарсан байлна уу? Ямар байдалтай байснаас үл хамааран тэгээ биднээс хараал таслагддаггүй байгаа. 여러분이 무한한 하나님의 능력 그리스도 그 이름을 소유하게 되고 그 이름을 불러야 되는 것입니다. Бид Бурхны тэр хүч чадлыг ойлгож хүлээн зөвшөөрж өгч тэр нэрийг дууддаг. Түрүү нэг дахиулж дууссан байгаа. Тэр магтан дууны агуулга нь болон уцаар нэг агуулга нь юу байсан бэ гэвэл Библиэр гардаг түүх байгаа. Цусаар суулгадаг өвчтэй эмэгтэй 12 жилийн турш өвчтэй байсан хийгээд бүх эмнэлэг янз бүрийн эмч дамч дээр бүх төрөнгөө заран байж утсан ч эдгэрээгүй байсан байгаа. Ийм сүнслэг өвчин нь ямар нэгэн эмчийн улмаас эдгэрдэггүй байгаа. Тэгээд бүр 0 хасах байдалтайгаар эд хөрөнгөч байхгүй өвчлөлтэй баригдаад нийгэмдээ ад үзэгдсэн тийм байдалтай. Эмчдэд ч итгэхгүй, юундд ч итгэхгүй. Тэгээд түүний сүүлчийн найдвар нь Есүс өөрийнх нь амьдарч байгаа хотоор өнгөрөн гарч байна. Тэгээд тэр Есүс өөрийнх нь хотоор өнгөрөн явна гэдгийг сонсоод хувцанд нь хүрхэл юм бол итгэх болно гэсэн итгэлтэй байсан байгаа. Тэр намайг аврахаар ирсэн тэр месиа мөн гэвэл тэр нэг түүний сүдэр над дээр тусахтал хувцанд нь гараа хүрхтэл би итгэх болно гэдэг тэр итгэлийн дундах итгэл байсан байгаа. Тэгээд тэр итгэлээрээ Есүсийн хувцанд хүрсэн тэр үед тэр мөчөд тусан суулга өвчнөн шууд татарч Есүсийн биенээс хүч гарахыг Есүс өөрөө мэдсэн гэж Библиэд бичсэн байгаа. Та бүхэн мөрөглөөр дамжуулаад яваадгүй юу ч мэдрэгдэхгүй байгаа юм шиг санагдаж магадгүй ч энэхүү мөрөглөөр дамжуулан Бурхны хүч чадал таны биеийн дотор шингэж байгаа. Энэ насартан Бурхны нэгүслийг хүлээж авсан хэрнээ. Тэгээ бидний андуурч болохгүй зүйл. Тэгээ хичнээн надад бүх дэлхийг харуулж өгсөн ч би мөргөлдөө зориулагдах болно. Тэг хичнээн би ямар ч мөнгө төлөхгүйгээр миний аялын бүх зарлыг хэн нэгэн төлөх байсан ч би мөргөлдөө төвлөрөх сонголтыг хийх болно. Гэж сатаныг ялах тэр хүч чадлыг Бурхан бидэнд өгсөн байтал харин үүнийг хэрэглэхгүй сатаны ажлыг нураахгүй юм болвол тэр сатан миний биед өөрийн дураар орж гарах болно. Тиймээс энэ өдрөөс Бурхны хүүд хүртэл давталсан энэ хүү сатан надад чирдэх тул би одооноос мөргөлдөө төвлөрөх болно. Өнөөдөр интернетээр мөргөлөр гэж байгаа хүмүүсийн хувьд магадгүй ямар тийм хувийн ажил байсныг мэдэхгүй байгаа ч Есүс Христийн нэрээр төвлөрөх болтугай. Тэгээ интернетээр мөргөл өргөж байгаа хүмүүстэй ингээл мөргөл өргөх завсраа ямар нэг юм
хоолж захиалж идэл тэг ядаж мөргөлийнхөө цагт тэр амар идэх хүслээ дарж чадахгүй юм уу? Тэг ингээд сатаа янз бүрийн юм жижиг сажиг зүйлсүүдээр бидний анхаарлыг итгэлээс сарниулдаг байгаа. Тэг сатан биднийг жоохон үлсгийг твшихгүй байдалд өлсгөөрөө л нүд нь анилдаад идэх хүн байгаа. Тэг үнэхээр биднийг юм өлсгөө дэвчиж чадахгүй байдалд хүргэдэг. За би Америк руу сайн мэдээний аялалд явсан байгаа. Манай зүгтээ нэг жоох ахмад тийм чанууны гэр бүл байдаг. За залуу хүүхдүүд одоо тэнд очиод нөгөө нэг Америк твд очисон болохоор одоо ингээд бүр ингээд сэтгэл нь хөөрөл энийг ч хараад тэрийг ч үзээл. Тэгсэн чи тэр хоёр нөгөө нэг юу ийм настай чануу юм ямар ч мэдрэмж байхгүй. Тэр хоёр өдөр чи дуугаа байж үзэн ш надаа өдөр чи явж ирсэн гэнтхэн хоол идмээр байна штэ. Би бүр амар шоконд орсон. Тэр сатан нөгөө нэг жоох үлсгийг тэсэхгүй байлгаал тэр уур ингээл уцаартаа бүр ингээд дэлбэрүүлээ. Тэгээ хүмүүс нөгөө нэг юм мэддэгтэй хүмүүс эсвэл юм олон түлийн зөвшөөрөгдсөн хүмүүс эрх мэдэлтэй хүмүүст уулзах гэж бүр нэрээ бүр амиа тавьдаг гэж боддоо. Зүгээр би нөгөө нэг энэ дэлхийд үлсэхгүй ингээд яг юм биеийн хэрэгцээтэй юмнуудаар хангагдаж байвал одоо өөр хүн хайж ууцах гэж гүгээд хэрэгч байхгүй. Та тэгэж явж байгаад нэг өдөр доторчин байгаа тэр нууц хүсэл шаналлуучийг илэрч гарч ирээд тэгээд өөрөө юу ч үгүй сэгсрүүлэн шүү. Тэнгэр газар дээр хэрэг мэдлийг өөртөө авсан тэр Христтэй л уулзахтан харахтун энэ ертөнцийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно. Сатан бас сүнслэг бардамлыг ашигладаг байгаа. Тэгээ өөр янз бүрийн одоо үгийг гуйлах зүйл өөрөө татагддаг үе байдаг. Тэгээ Есүс Христээс өөр хариулт гэж үгүй. За үүнийг өнөөдөр Теополд Лук дамжуулж байна. Тиймээс Лук номын 20:23 дээрээс харуул. Лук 22:3-ыг харъя. 12:1 барьсан Скрайт гэдэг юудайч сатан шүглээ өгсөн байна. 그래서 예수님을 보면서도 욕망의 탑을 깨뜨리지 아니하고 욕망으로 가게 되는 거예요. Тэгээ Есүстэй хамт байсан хэрнээс хэлсэн Юдасын дотор шатан шүглэхэд Есүсийн үгийг сонссон хэрнээ тэр үг нь өөрт нь ам биш сэтгэлийн шарах болж орж ирээд тэгээд Есүсийг Бурхны хүү гэж хүлээн зөвшөөрөхө болоод үл итгэл рүү бодож санаа нь урсаж ороод багшаа гэж болдог байгаа. Сатан хүний одоо сэтгэл бодож санаа руу орж ирдэг.
Тиймээс эхлээд бүх тохиолдолд сатаны ажлыг нураачдаг нэг нь эхлээд эвлэрлийн гараа сунгадаг байгаа. Тэгээ хором одоо нэг төрхөн хором үзэн ядалт орж ирсэн ч тэрийг ингээд даруй зогсоодог хүн. Тэгээ магадгүй хормын дотыг би ингээд үгийн алдаа гаргаж магадгүй ч окей би үгийн алдаа гаргасан байна. Уучлаарай. Тэгээ ийм хүн сатаны ажлыг хийдэггүй. Харин ингэж нөгөө нэг юу л ийм харилцаагаа зэгцлэхгүй зүгээр нэг инээ дээрээ хучаад өнгөрдөг хүмүүс штэ хизээч хүнтэй харилцах харилцаандаа ялалт гаргаж чадахгүй. Хүнтэй бүү мууд сатаны ажлыг л нураа. Тийхүү хүмүүстэй эвлэрээд бурханд мөргөл өргөх үед бурхан чамааг өрөөх болно. Матай номын 6:33 дээр гардаг шин түүний хаанчлал болон зүйт байдлыг эхлээд хайхтун. Бурхны ариун сүнс Есүс Христийн нэрний хүч чадлыг өмсөд өөрийн нэр доторх тэр хатуусан сэтгэл бурхны үгийг гуйвалдаг бүхий л харанхуйн хүч чадал тэгээ миний төрөлхийн гэм нүглийн уламаас миний дотор оршдог гэм нүглийн бүхий л хэлбэр Есүс Христийн нэрээр нуран өнөг болтугай. Тэгж яж бид хүчтэй нэг эсэргүүцэж хүлж чадна. Миний гэрт, миний биед төрөлхийн гэм нүгэл орж ирээд намайг тэр гэм нүглийг эрх мэдэл хөдөлгөж байсан юм байна. Ядуурлаа, өвчлөлөө, үхлээ, залхуурлаа, чадваргүй байдлаа Есүс Христийн нэрээр миний амьдрал бие сэтгэлээс нуран өнөг болтугай. Тэгж яж та бүхний дотор байгаа тэр хатаархлууд үгүй болно. Тэр бидний биеэс гарахгүй юм бол бид үргэлж одоо хүнийг шүүмжилж ийм тийм гэж дүгнэж өхүүлдэг байгаа. Тэгээд Есүс бидэнд хэлсэн шүү дээ. Өөрийнхөө доторх өөрийнхөө нүдэн дэх дүнзийг эхлээд хараа гэж. За Лук номын 22:31 дээр харуул бидний итгэлийг нурааж байгаа. Симона үздэгвэ одоо чи одоо эзэн бол Христ амьд дуршиж бурхны хүн гэж өчин хэлсэн байлавч чамайг буудаа мэд шигшхийн тулд сатан зөвшөөрөл гуйсан гэж. Сатан чамайг буудаа мэд шигшнэ гэж. 하나님의 일에는 관심 없고 배고픈 것만 관심을 갖고 권력욕에 충만해져 있다고. Бурхны одоо ажилд ямар ч анхаарал сонирхолгүй. Өөр өгж авах зүйлдэл анхаардаг, амиал боддог. За 32. Гэсэн ч итгэл чинь Луг 22:32. Гэсэн ч итгэл чинь зөвхөхгүй тулд би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цаг дахин эргэж ах дүүсээ батжуул. Тэгээ Есүс бидний төлөө залбирдаг талаар бид эндээс харж болно. Есүс бол Христ. Эзэн бол Христ, амьд оршигч бурхны хүн. Луг 13:16 харцгаая.
Авраамийн охин энэ эмэгтэйг Сатан 18 жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй байна гэж юу. За Тайпалд хандаж эдгээр үгсийг хэлсэн Лукын сэтгэл бол ингээд хүлээстэй байсан чиний сүнслэг хүлээсийг бурхан тайлсан гэдэг талаарх үг юм. Сатаны дарлалд хүлэгдэж хүн бүхийж, бүгтийж, өвчлөж, ядуурч тэгж дарлалд байгаа тул энэхүү дарлалын хөлөөсийг тайлахын тулд Бурхны хүү энэ дэлхий дээр ирсэн билээ. Тиймээс махан биеийн хувьд үргэлж, оюун санааны хувьд үргэлж өөрөө өөрийгөө чөлөөл. Библийг бүү говьбол 사람의 마음을 조작하려고 하는 게 사탄입니다. 그래서 누가복음 10장, 17절, 18절, 19절 세 개만 이제 딱 읽고 За Лук 10-ын 17-аас уншчихъя. Лук 10-ын 17-оос мөнөөх 70 хүн баяртайгаар буцаж ирээд эзэн чөтгөрүүд хүртэл таны нэрээр эрхшээлд маань орсон шүү хэмээсэн гинэ. Есүсийн илгээсэн 70 хүн явж сайн мэдээг дамжуулж явж ирчээд тэр сайн мэдээний аялаасаа буцаж ирээд хэлсэн байгаа. Уг нь юу вэ гэвэл бүхэл чөтгөрүүд одоо тэр Есүс эзний нэрээр бидний эрхшээлд орсон талаар хэлсэн байна. Миний одоо галтгоонд дох сүнс, том өрөөнд өгсөн унтлагын өрөөнд өгсөн сүнс тэгээ бидний эрхшээлд орсон гэнэ. Тэгээ сатан одоо чөтгөр эрхшээлд орсон гэдэг нь бидэнд шинэ амьдрал эхэлсэн гэсэн үг юм. Эрхчлөө, баяр хөөр, Есүс бол Христ. 아니 우리 교회 여러분 87세 먹은 할아버지가 코로나 걸려가지고 여러분 다 그 병동에 있는 사람이 죽었는데 그 사람은 한 분만 살았는데 Коронагийн үеэр манай цуглааны 87-тай өвгөн коронавигийн үеэр эмнэлэгт хэвтээд хамт хэвтсэн байгаа бүх хүмүүс настай шууд наштарахаар ганцаараа амьд үлдсэн би. Тэгээд та яаж амьд үлдчихөө гэсээр пастора баярлаа. Есүс бол Христ, Есүс бол Христ гэсэн байгаа. Итгэж байж дууддгийн. Та өөрийнхөө хүчээр дуудвал юу болно гэж болж байна? Би өөрийнхөө хүчээр ганц хорч миний амаар буцаж гарахгүй. Тэгээ хор усан ч хөнөөлт хүрэхгүй байх хүч чадал нь Бурхны хүчнээс өөр зүйл үгүй. За тэгээд 18-ыг уншия. Лук 10:18 тэр тэдэнд би сатаныг тэнгэрээс аян гадил унахыг харлаа гэсэн байна. Тэгээ зөвөр нэг ам ингэж хүчээр инээснээс Есүс бол Христ гэдэг тэр итгэл дотор хэлэгтэн. Есүс бол Христ. Нэг амар лаг царай гаргач гал энэ миний дээр доор гэл ингээд тэгээд нэг бэртэг юм байна. Хадам ээж бэртэйг тэгж хандах юм бол бэрчин аль хэдийн бодол санаан дотор хайрлан таг барай зогсож байгаа. Хүүхэд төлөхтөө өсгөөгүй юм бич бас надад бас олон юм заах гад байна гэд бэрчин аль хэдийн бодол санаан дотор таныг хараагаа сууж байгаа. Энэ чинь хүний тарих шүү дээ. Тэр чи одоо нүдийг хараад мэдэн ш хадам байж тэгэл энэ намайг дотроо харааж байна гэд. Тэгэл бүх дургу нь хүрээл.
Би өөрийнхөө гэрийн яриаг ярьсан шүү та нарт. Тэгээ нөгөө нэг бусад бариудтай тэгж ад үзэгдээд ээжийнхээ талаар хичээлдаа тэгээд эсэд нь манад ирж амьдарсан шүү дээ. Тэгээд өдөр болгон гуниглаа уйлаад бар. 그리고 19절에 영적 싸움하는 자는 그 누구도 해칠 자 없도록 하나님이 지켜주시고 За сүнслэг тэмцэл хийдэг хүмүүсийг хинч хор хохируулахгүй байхаар бурхан өөрөө хамгаалдаг талаар Лук номын 10:19-аас уншицгаая. За хамт залбирцгаая. Христийн гэрчлэлээр харь хүмүүс дүндэс тамдиснуудад сайн мэдээг амийг дараадаг тэр мэрэгжил чадвар бидний сүнсэн дотор зориулагдах болтугай. Энэ өдөр үе олон одоо мэрэгэн мэдлэгтэй чадвартай хүмүүс сайн мэдээг бүрэн ойлгож чадаагүйгээс улс нийгэм дэлхийн одоо ертөнцийн суурийн өмнө дэлгэцийн өмнө тэг бүгд тийм оюун санаа хийгээс сэтгцийн өвчин дотроо зовж байгаа энэ цаг үед энэ өдөр бид Есүс Христийн нэрээр бодол санаандаа сүнслэг байдалтай дахин босох боломжийг олгосон бурхан танд баярлалаа. Энэ цаг үед тийм мэдлэг чадвартай хүмүүс сайн мэдээтэй хүмүүстэй уулзъя гэдэг тэр хүсэл бидний зүрхэн дотор суйрлагдах болтугай. Тиймхүү мэдлэг чадвартай хүмүүс сайн мэдээг хүлээж авсан хүмүүстэй уулзахаар тэр сайн мэдээний үт хаалгыг нээх болтугай. Сайн мэдээтэй хүмүүстэй уулзсныхаа улмаас амиа хорлолт, хар тамхи бүхий л сэтгэлийн гансрах, гутрах өвчлөлүүд эдгэрлийг олсон тийм амьдралууд олноороо бий болох болтугай. Эмэгтэй өрөөдөн болох Месиа Христ бол мөнхийн мөнхөд оршдог мөнхийн нэгэн хэмээн альцсан тул бид уруулаараа биш зүрхээрээ зуршил биш Есүс бол Христ гэдэг тунхаглахаар ариун сүнсний хүмүүс бий болох болтугай. Тиймээс бид өнөөдөр ч гэсэн эзэн бол Христ амьд оршиж бурхны хүн гэж өчн хэлэхээр өрөх болтугай. Бид тийхүү өчн хэлсэн байгаа бидэнд дэлхийн илгээлт гэдэг агуу гайхамшигт бурхны амьдралын менчийг хандлан өгсөн тул эхлээд Үлс 1:8-ыг амьдралдаа хэрэгжүүлсэн тийм амьдралын аян байлгаж өгөөч. Амлалтын үгийн хэл яриан дотор байдаг хүн байлгаж өгөөч. Бурхны эрүүлийн түүхийг өөртөө гэрчилсэн гэрчлэгч байлгаж өгөөч. Бидний сүнсийг энэ өдрөөс шинжлэгдэж Лукийн сайн мэдээх түүх бидний сүнс сэтгэлд суйрлагдаж, үндэслэгдэж Бурхны хаанчлал хүртэл холбогдох хуцаар бидний өрөөх болтугай. Есүсийн хайрч чуулганы хойч шуй залуу өрөөдмийг та өрөөж болтугай. Христийн түүхийн дотор бид байна гэдэг тэр байр суурь өөрийгөө тийхүү тодорхойлж бидний өнгөрсөн дөх бүхий л алтай дутагдал, сэтгэлийн шарах Христийн дотор эмчлэгдэж шин бүтээл болсон хойч үе энэ чуулган дотор хүмүүжих болтугай. Мөнхийн амлалтын гэрээний дотор байгаа Бурхны ард түмэнд итгэл найдварын түүх өдөр бүр шинжлэгдэж Лук номлоодын үгсээр дамжуулан сүнслэг тайлбар тэрч хэвээрээ Бурхны ард түмэн бүхий л ард түмний амьдралд хэрэгжих болтугай.
Тэгээ энэ цаг үеийнтэй үлдгэсдийнхээ хувьд Лук номын талаар үгсүүдийг сонсох ивэлийг та өгсөн тул энэхүү Лук номыг суралцах аян замын туршид үнэхээр сайн мэдээний дотор үлдгэсдийг олноор нь хайж олсон өдрүүд байх болтугай гэж Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.